Аль дээрээс хойш хэлсэн хэрвээ энэ чиглэлээр явах юм бол ийм зүгээр нэг одоо тэгээд нэг ийм жижиг шажиг юм яриад тах биш. Та зүгээр бодлон тавьчвал энэ хэрүүлэл те надад одоо те ингээд би хэлж байгаа шүү дээ. Дуурийн асуудал бол нэрээ мундаг дуурийн хүн л одоо те энэ дуурийг өдөртөх дөөр. Ангууд энэ дөөржгийн эрдмийн чадвар гэдэг юм л та. Тэгэхээр дөөрл гэж хүмүүс ойлгоод байгаа байхгүй. Тэгэхэд 100 төгрөг ороход 87 төгрөгийг балет олоод байна. Тэгвэл цаана тэр чинь балет тоглоход оркестр гэж юм байхгүй. Тэгвэл оркестр гэмэд өнөөдөр оркестрын маань гэл ганц хоёр өвчин зовлон ярьж байна. Болгосон хүчний асуудал хүндүрж байна. Тэгвэл хөгжмийн хүртэл бид нар хамтдаа юм хийх хэрэгтэй болно. Хөгжмийн зэвсгийг одоо те сайн хөгжмөнтэй баймаар байна. Нэг хөгжим махар одоо манайх ингээд хүүтэн дулаанаас болтолгаад хөгжим хагарлаа те. Хусна гэхээр яг гараад авчиг гэдэг байхгүй ингээл нарийн болохоор чинь тэр нарийн юм руу чинь хин арах уу? Яг нөгөө тоглож байгаа хүн л анзаарна. Балет ч хүртэл ялгаагүй шүү дээ. Би одоо Фрид гэдэг каски те point shoes авъя гэхэд яг ингээд тайхан бол Монголд олдохгүй. За стол нэг орчин цагт гайгуудыг онлайныг дүүцээ тэгэл тэр нь заал ингээл бүтээ сайхан гэл ороод одоо өөрийнхөө дуртай тэр фридийг аваад өмсчмөр байна. Гэтэл болохгүй гэхээр тэр энэ минийг мэдэрч мэддэг хүн гэхээр мэрэгжлийн хүн бол зайлшгүй тухайн салбарыгаа удирдах зөв. Удирдна гэдэг маань бүх юм нь хариуцж ийн гэсэн үг огт биш юм аа. Мөнгө төгрөгийг хариуцж ийн гэсэн юм шиг байна. Тэр урлагийнхаа ямиг артистик директор уран сайхан удирдах чинь яг мэрэгжлийн хүн мэрэгжлийн амиг л хийж байгаа. Тэгээд тэр хүн чинь түрүүн хэлсэн шүү дээ executive director гэдэг гүйцэтгэх захирал гэдэг шүү. Манайхан тэр чинь том болчоод нөгөөд нэг айл тэгэн гутаа өөрөөсөө холдол худлаа нэг мессеж ягаал нөгөөтх нь тэгэл тэгэн гут нь тэр нөгөө нэг яам дээр очиад тэгэл үнэн хөдөл нь мэддэхгүй. Тэгэл одоо өнөөдөр нийгэм даяар ингээд. Тэгээд энэ болгоныг ярина гэдэг бол одоо шууд утгаар болоод айгүй утахгүй зүйл. Оюунлаг ийм мундаг Монголын ард түмэнд бол энэ бол өстой нэг оюуны хурдталд орж байгаа юм шиг. Тэгэхээр энийг бол одоо цаашаа болохгүй. Тийм болохоор би бол яг энэ зарчмаараа ингээд цааш явах юм бол би бол sorry надад миний цаг бол маш өнтэй. Гэхдээ би одоо тэ зөвлөх одоо хилээд байгаа юм. Балет явах юм бол би тэгвэл балеттэй өөрийнхөө одоо тэ цаг юмыг оруулахад Монгол улсын сонгодог урлаг балетыг ирээдүйн 20 30 бүр 50 жилээр харж чадахуйц хий бүрэлдэхүүнтэйгээр ажиллах хэрэгтэй л гэж. Дөрөнд хийгэж хараа яваач л гэж. Тэнгууд нь оркестр дээр чинь яах нь тэмдэглэгтэйгээр ороод байна. Хөгжмийн хүрээлэн гэж би ухаад хийж лээсэн л та. Тэгэл одоо ингээд харахад та одоо яг одоо би ярингуут араас тэгэл хүмүүс ярина. Хин ирж байгаас дандаа дуучид ярьж байгаа. Гэхдээ би ингээд дөөрийнх нэг мундаг дуулдаг хүмүүс үгүйсгээд байгаа байхгүй нүгээр. Гэхдээ та нар маань ч хүртэл тэрийг анзаараарай. Танаа залуу үе чинь те. Тэгэд нэг ингээд энд удцсан бухс яг нэг юм байх юм байдгаар байлах гэдэг хүмүүс мал ингээл байна л та.